За өргөхөө үргийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт фантастик продакшн бишгч од хоёр оролцож байна. За энэ өдрийн мэнд. За энэ өдрийн мэнд. За сонио чи юу байна? Өө 50 сайхан дөө киноны хичээл яваалаа. За нэвтрүүлгийн маань урилгын хүлээн авсанд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгвэл хамтдаа өргөхөө. За тэгээ өргөө. За. Тэгээд бэлтгэл хийгээгүй хэр байна? Гоё байна. Заал маланд орсон чи бэлтгэлийн заал маланд орсон чи гоё байна. Ааха. Ер нь заал маланд ороогүй ер нь жил гарсан болсон байна. Ааха. Гэхдээ манай од хоёр чи ер нь өмнө нь яг одоо завгүй болчихлоо болохоос ер нь өмнө фитнес их тууштай хичээлдэг байсан тий? Гэхдээ ер нь гайгүй шүү. Ер нь бол их хичээлдэг байсан. Ааха. Даа сонирхолтой болсон байсан, дуртай болсон байсан. Ер нь бэлтгэлийг тэмцээд арайч тэмцээд яг ганц хоёр хүмүүс яг шордож хөөргөд тэмцээд орчих марч гэсэн үе бол байж. Одоо нэг тэмцээд орчвол марчвал гэдэг. Тийм үе бол байсан. Гэтэ тэр чи яг нэг тууштай ээжсэн, зав гайгүй байсан, шинэ үед ажилладаг байсан. Тэгээд оройно тоглолтоо өдрөн завтаа тийм учраас бас их цаг гаргаж бэлтгэл хийдэг байсан л да. Их дуртай байсан. За тэгвэл би халаа. За тэгээ. За. Фантастик продакшн талаар ярихын өмнө эхлээд одоо хоёртой ярилцахын тулд шинэ үе продакшн талаар ярих зүйтэй баг тийм. Шинэ үе продакшны жүжигчин байсан шүү дээ. Одоо бол шинэ үеэс гараад фантастик харьяалд орсон. Яг энэ шилжилт юу болов? Тэгээд дагуулад бас шууд үргэлжлүүл асуучаад суусыг төгсөөд шууд шинэ үед орсон уу тийм тэр талаараа. За би чи суус төгсөөгүй. Ааха. Тэгээд би чи кино урлагийн сургуулийг 2012 онд төгссөн. Ааха. Гэхдээ би 11 онд 4-р курс төгсөх курстээ орох жилдээ шинэ үед анх орж исэн. Дагалд нь бүжигчин биш бүр зүгээр бүжигчнэр орж исэн. Хамгийн анх оюутан байхдаа жүжигчнэр ороод тэгээд бүжигчнэр ороод тэгээд дагалдаж бүжигж явж байгаад сургуулаа төгсөөд диплом аваад тэгээд диплом авчаад воёхт үзүүлээ. За би ингээд ахаад ингээд диплом авчлаа. Тэгээд одоо ингээд цааш аялах боломж юу гэсэн чинь уусаа чамд нээлттэй чамаа ажиллаа. Гэхдээ одоохондоо ч бол дагалдан жүжигч. Манай шинэ үед чинь бас нөгөө үндсэн жүжигчин гэдэг чинь айгуу том байр суурь эзэлдэг л дээ. Тэгээд үндсэн жүжигчин болох гэж бас нэг 2 жил гарan болж үндсэн жүжигчин болсон. Тэгээд шинэ үед ер нь бол оюутан цагтаагаа нийлээд 5 жил ажилласан да. 5 жил ажилласан. Тэгээд 5 жил ажиллахад би бол хамгийн доотлын үндсэн жүжигчин байсан. 5 жил ажиллахад. Тэгээд 5 жил ажилласан. Тэгээд их хичээн сурсан, их хичээн мэдсэн, олон хүнтэй танилцсан. Тэгээд их л юм сурсан да тайзан дээрээс. Тэгээд гадагшаа Европ руу явъя гэд манайх одоо фантастикийн маань ер нь ингээ явж сурж ирээ те. Өндөө жоохон мэдлэг боловсруулаа жоохон дийштүүлээ. Гадагшаа явж бүүндээ явж сурж үзье. Хамгийн гол нөгөө одоо ингээ урлагийн маань бас ингээ ганц ганцаараа нэгээр бол явж сурдаг. Гэхдээ бид нар шиг ингээ 7-8 удаа бүүндээ цуг зэрэг яваад зэрэг хэлцэх хүмүүсүүд бас байдаг бах. Миний бодлоор. Миний одоо сонсч мэдснээр бол. Тэгээд бөөндөө ингэж явж үзье. Бөөндөө ингээд тэндээ бас зохиолоо бичиж, тэнд киноныхаа прожектуудыг ярий, тий? Тэнд кино зохиолуудаа гаргая. Бас дээрс нь англи хэл сураад ирье. Одоо тэгээд мэдээж цаашаа одоо бас олон улсын ингээд хэмжээнд өрсөлдөн гэж одоо тийм томоо зорилго биелэх юм уу, биелэхгүй ч юм уу том зорилго тавьсан байгаа. Тэгээд тэрэндээ төрхийн тулд яг ихний хатмаа бөөндөө хийх. Энд бол англи хэл сурч байсан. Гэхдээ тийж явж сайжруулъя. Дадлгачиг гэсэн утгаараа явсан. Тэгээд явхдаа шинэ үеэсээ гарсан да. Би бахаа ингээд Европ явлаа. Тэгээд ингээд сурлаа. Инглээ нэрээ ус мэрэгтэй дийштүүлээ. Тэ өөрийгөө хөгжүүлье гэдэг үднээс явсан. Тэгээд манай воёхос их дэмжсэн. Зөв чамд тийм ирээдүй байгаа. Тэгээд залуу хүн чи сурж боловсрол гэдэг. Тэгээд бидний миний бас онгоцны зардал дээр бас Германы мөнгө шинэ үеэс гаргаж өгөөд манайхаа гаргаж өгөөд суулгаж өгөөд тэгээ явсан л да. Тэгээд тэнд очиод ерөнхийдөө кино зохиолууд маань яригадаад тэгэл ерөнхийдөө фантастик руу ер нь тийшээ яваад тэгээ яг тэрний шилжилт хөдөлгөөнд дээр л орсон да.
юу англи хэлний мэдлэг нэлээд сайжирсан чи өргөжлөөд шууд англиар яриа явчих. Тэр юу болсон бэ? Тэр нэг 6 сар 6 сар болсон. Нөгөө яах юм бэ хүмүүс одоо нөгөө амар болсон шүү дээ нөгөө. Эквилийн хэлмийн өчиг вэрил зүгээр яах юм нөгөө эквилийн доод нөгөө хэлмийн өчиг вэрил тэр шиг юм болгоо. Тэгээд нөгөө манайхан чи нөгөө амар өндөр боловсролтой шүү дээ. Амар шлаг шүү дээ. Тэгээд ингэж шинэ үеэс гэхдээ фантастик руу яг тэр нөгөө майлт руу явах сурах саналыг яг хинэн тавьсан. Фантастикийнхаа одоо ах нартай гэх юм уу те. Ер нь ямар холбоотой байж байгаад яг тийш орох тэр үе таалга нэгдсэн юм бэ? Яг тэр шилжилт. Тэр чинь бол анх бид нар өгдөө би нэг таньдаг байсан, мэддэг байсан. Тэр нь ах トゥ ус бас ингээд таньдаг мэддэг байсан. Тэгээд хамгийн анх машинууд дээр хамтарч ажилласан. Тэгээ надад санал тавиад машинууд дээр ингээд хамтарч ажиллаач гэдэг. Тэгээ машинууд дээр хамтарч ажиллаа. Тэгээ тэрнээс шаш 18 нас гээд ингээд цаашаа ингээд хүүрээд эхэлсэн. Тэгээ тэр үед шинэ үедээ байгаа. Шинэ үедээ байсан. Машинууд байхад би шинэ үедээсэн 18 нас гэдэг уран сайхны кино хийхэд би бас шинэ үед байж лээсэн. Тэгээд ер нь би ингээд фантастиктай ингээд бас ингээд холбогдоод эхэлсэн л дээ. Холбогдоод эхлэх үед одоо тийшээ явах хурал мурал ягдал тийшээ явах юмуд ягдал миний ичгэн сонсогдол. Тэгэл би сонирхож эхэлсэн те та нар явах гэж байгаа юм уу? Яас хийсэн те. Бид нар ингээ явах гэж байгаа гэдэг. Хэрвээ чамаг хэрвээ хүсэх юм бол зөвхөн чамаг авъя те. Биднээс нэг өөр хүмүүст их авч бидэртээ яг явъя гэсэн хүмүүс байгаа. Гэтэ нэг тэг сонирхолоор алга. Яг бид нар яг ингээ зөвхөн яг фантастикаараа явж байгаа. Яг чамаг одоо ингээ чи болон хөрөнгө мөнгөн боломжтой бол ингээ бөөндө туслая. Би биднээс ингээ туслаад өгье гэдэг. Тэр үүднээс бас тэгэл ярилцаад юу шийдэл заа явъя гэж тэгэл явсан да. Тэгэл ер нь их татансаад ер нь тэгэл ер нь татан болсон байсан л да. Ер нь бол машинуудаас хойш бүр илүү ойр болсон байсан. За би энэ халж гинөө. Таслуудаа эхлэх үү? За тэгээд. За. За ямар цэцэл хийхэр болж ин тэгээд. Харин юу хийх вэ? Гар мөр. Харин юу хийх вэ? Бодоод байна. Би жил гарын хийгээгүй. Яг өндөө зүгээр ингээд бие халаачаад жоох юм ярьж байгаа л гарч маар юм. Октод бас их том гартай гэж ярьдаг юм байна шүү. Гар их юм уу? Тэгээд яг вэ? Тэг чи нэг өнгөрсөн цаг дээр байхгүй. Яг бэлтгэл гайгүй хийдэг байх үед бол яг миний яг ингээд энэ үгээ 6 булчин те хүндод ингээд нэг 3 том 3 жижиг 3 туслах гээл булчингуудаас бол ерөнхийдөө арай гайгүй хэлбэртэй ч юм уу бас жоохон гар байсан да гар мөр гайгүй. Тэр нөгөө хүний бие онцлог байдаг шүү дээ. Их бие юм уу дөрвөн мөч сайн ч гэдэг юм уу. Миний дөрвөн мөч бол ер нь бол гайгуудаар. Гайгүй ер нь би гэж боддتي. 10 жил аль сургуульд төгссөн бай. Багтаа ямар спорт турш, ямар нэг спорт төршилд төгссөн. Би чинь дарахных шүү дээ. Дарахуудын. Дараханд оюуны дэв цогцлборыг 2008 онд төгсөж байсан да. Тэгээд тэнд ер нь бол жоохон сакс тоглодог байсан. Тэгээд энэ бол фитнес бол ер нь хийдэг байсан. Би ч бас их тань аймагтай хүүхэд байсан. Анх чинь 59 хилтэй хүүхэд байлаа. Тэгээд гимнастик хичээлэх гэж бас жоохон бүжигэн сонирхолтойсэн. Тэгээд одоо брейк руу жоохон орох сонирхолтой гимнастикийн зал руу яваа орсон чи гимнастикийн залын багш маань намайг их тань аймагтай хүүхэд байна. Чи өөрийгөө гар дээрэж таахгүй. Страйк нэг зогсдоо шүү. Ингээд тэгээд страйк зогсож чадахгүй чи одоо их тань аймагтай 59 хилтэй чи ийм мэдээ 77 чи 50 сэлтэй гэж болохгүй чи төнөө муутай. Тэгээд ер нь тэр багшд их шаарлахж фитнес орсон доо. Тэгээд ер нь гимнастикийн тэр багшд бас их баярлалаа. Тэр юу орсон тэгээд тэр багш намайг айгүй шаарддаг байсан. Нэг сар гараа явсан. Сар биш ээ. 2 сар гараа явсан да. Тэгэхээр намайг зөвхөн сүнэлгэн гардыг зөвхөн хүчний бэлтгэл хийлдэг. Хэдий ч намайг акробатны засвар хийж хийлдэг байсан. Чи төнөө муутай байна. Их жулдраа байна. Яа байна. Тэгэл тэр нь ингээд баян хэлээд байгаа чинь бас ингээ хүний бас дургуй үрд юм хэлээ л дээ. Тэгээд нэг өдөр фитнес яаж явж байгаад за ер нь тэр багш өөрийгөө даалгав болчиход хурж игээд харуулъя. Ер нь яхаараа намайг биер хүн яхаараа намайг тийж хэлдэг ингээл тэгэл төмөр үрж эхэлсэн дээ. Тэгээд сонирхсан тэгээд ер нь тэр нь ч бас жоохон онцсон юм шиг надад санагдав. 10 жилээ төгсчөөд хотод ирээд гэсэн үг үү? Оо оюутан болчиход бүр оюутан төгсөх курс дээр. Төгсөх курс дээр. Тэгэл бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд төмөрлөө ороо тэгээд төмөр айгу сонирхолтой санагдаад тэгээ акробата чаяа тэгээ ажил мэжил доод тэгээ нөгөө шинэ үед ороод давхар шинэ үед ороод бэлтгэлээгээ тэгээд эхэлсэн те юм. Тэгээд 59-өөс ер нь одоо жин хэд байна? Ер нь нөгөө нэг яг гоё болоод мастер жин хэд байсан бэ? 86-аас 86. Тий. 86 болж утсан. Бүр хасаад 75 болж утсан. Би чинь машинууцд орохдоо 86-аас одоо нөгөө тамирчны бэлтгэл хийгээд 11 ил хасаад
75 та машинаас орж исэн. Машинууд дээр бол өстой гой тоглолтдог байсан шүү дээ. Тэрэн дээр чи нэг 75 гэдэг рамтай орж исэн. Ер нь бол хамгийн дээдлийн жим бол 86 хүрж үсэн. Гэхдээ яг жоохон обемтой бэлтгэлтэй маста. Одоо бол зүгээр жоохон тарганы 84 байна. Нөгөө бэлтгэл хийхгүй гэж нэг гиз жоохон томроод ингээд бас унаал сулбраагаад эхэлж байгаа юм. Тэгээд жим бол жоохон нэмэгдээл тэгээд яг ихтэй буцаад утахгүй бэлтгэлдээ ингээд орчноо. Яг танаа бэлтгэл гоё ясан гоё заал мал нарсан гоё сэтгэл гоё сэргэж байна. Удахгүй амар эргэн ирээд I will come back гэсэн. За. Тэгээд юу? Би ч нэг иймэрхүү гантилаар хийдэж штэ. Октодтой булаад талтаад ийм гантил аваад. Ер нь нэг хөнгөнөр хийсний буруу гэж бас байдаг юм шиг л шүү. Заавал хүн дээр хийсний гоё битээ болно гэж юм бол энэ бол байдаг юм шиг байлээ. Түрүү нөгөө нэг би халаалтаа зөв хийнэ гэдгээс чинь яг л тий. Хүн дээр хийж байгаа гимтчүүлгээд тийм бас тэгээд шал хоёрын оронд уул нь бол ер нь бол энэ фитнес чинь бас жоохон эрүүл байх гэж бол нь яваад байгаа байхгүй хүмүүс. Анхны сэтгэл. Тэгээд нөгөө орчоод донтоод сонирхол нэгтээд хурдан гоё биетэй болох гээд байх бас жоохон хүндрүүд айдаг үе бол байдیں۔ Би ч бас хүндрүүд яриад гимтчихсэн үе бол бас зөндөө анхаалтаа. Одоо бол ер нь бол нэг аль аль хүндрүү бол орохгүй шүү. Ордог. Ер нь бол орох сонирхдаг болцсон. Яг хангалттай дээшээ ер нь өөрийнхөө биеийн хэмжээнд бол нэг ороод үзсэн, бариад үзсэн тий. Хүнд чинь нэг ийм байгаад юм байна. дарцсан гэсэн үг. Тий, хорхоогоо дарцсан. Ястаа хорхоогоо дараад нэг сайн гимтэж аваад тэгээд ер нь за болоо ер нь таарсан жин ч юм ууг бол хөнгөн жин гээд олдон хийгээд юм жоохон эрүүл мэндтэй жоохон одоо анхаардаг болсон да. Гэхдээ бэлтгэлийг одоо жил болсон. Хөлс шууд гарч. Тийм байна. Дахин 10 жил төгсчод хотод ирэхдээ шууд л ерөөсөө кино урлагийн дэс сургууль жүжигчин болъё гэж ирсэн үү эсвэл тэгсэн. Тэгвэл яг юу нөлөөлөд жүжигчин болохоор бол. Ер нь бол ээж ах トゥ тийм хүн байсан эсвэл байхгүй. За. Ер нь бол манай хамаатан саданд одоо ганц урлагт яваа одоо би. Урлагаад явж байгаа нь би. Өөр манай одоо ээжийн тавч гэдэг юм уу те. Цагийн түүхэнд. Манай гэр бүлийн одоо бүх цагийн түүхэнд одоо ганц уран бүтээлч байгаа. Яг гэр бүлд бол тийм бол яг одоо нөгөө ээж аваагаа байнга дагаж явсараад багадаа дагаж явсараад ингээд урлагт орсон хүмүүс бол маш олон байдаг л да. Ер нь бол тийм бол биш. Ер нь жоохон сонирхолтой байсан. Тэгээд манай аав ч гэсэн чи юу хиймээр юм гэсэн. Чи ямар хүн болмоор юм? Чи ямар мэрэгжилтэй болмоор юм те? Чи яг юу хийж чадхаар юм гэж асуусан л та надаас 10-аад төгсөж байхад. Тэгээд нөгөө конкурс гэл боо юм бол тэгээд би аав би урлагийн хүн болмоор юм. Би ер нь жүжигчин болох сонирхол байна. Би жүжигчин болж чадах гэж хичээ. Жүжигчин болох надад сонирхол юм гэсэн. Тэгэл аав чи мөрөөдөлд агалгасан. Тэгэл мөрөөдөлд агсан да. Гэхдээ нөгөө нэг телевизээр хин нэг хараад ч юм уу ямар нэгэн тийм мотивац байсан л бах та. Яг тэр өөр л өөрөө шууд. Тэр чинь бол яг нөгөө мэдээж юу штт. Бүр ингээ багаас эхэлчихэж байгаа штт. Ингээ уран бүтээл кино үзээ. Би одоо ангийнхаа багш Сэрэндав багшиг айгүй хаадаг байсан. Сэрэндав багшиг. Тэгээд Сэрэндав багшиг хаад энэ бас яаж ингэж одоо тий яаж юм гоё. Тэр хүнийг хараад яах чадсан ингээл огшоол гэдэг үе байсан баг байхад. Тэгээд ер нь энэ хүнээс одоо ингэж үлгэрдүүрээд авъя гэж хичээсэн. Тэгээд тэгсэн чинь хамгийн гол нь энэ кино урлагийн сургуулийг сонгодог шалтгаан бол Сэрэндав багш маань байсан. Тэгээд намайг 8 он төгсгöd Сэрэндав багш маань кино урлагийн сургуульд одоо анги авч байна. Одоо шинэ анги авнаа. Тэгээд би соёл урлагийн сургуульд конкурс өгөөчгүй шууд кино урлагийн сургуульд орсон. Тий. Түүнээс хүмүүс бас намайг их соёл урлаг сууйс төгссөн баг гэж тэгээд үдээ. Яг сууйс төгсөөгүй кууц төгссөн хүмүүсд нь болохоор сууйс тэнцээгүй тэгээ кууц руу явцсан. Яг тийм ойлголт байдیں۔ Бидний үед ч гэсэн одоо ч тийм үе байд юм шиг байгаа нэг. Сууйс тэнцээгүй конкурс өгөө тэнцээгүй хүмүүсүүд кууцд ордгоо гэсэн тийм ойлголт бол одоо ч үж магадгүй. Миний үед бол бүр амар их байсан хувийн сургууль гэдэг. Тэгээ би бол сууйст бол шалгалтад өгж байгаагүй. Тэгээ би яг шууд Сэрэндав багшийг бол шууд багшаас авсан. Багшаа багсан. Тэгвэл их гоё хувь тавилан гарч гоё таарсан байна тийм. Тэгээд ер нь тэгэл ихсэн дээ. Тэгэл одоо ээж манаас бас миний сонголтыг дагсанд бас их баяртай байдаг. Одоо тэгэл киноны нээлтэн дээр маань ирнэ. Зургатаар гарч байгаа нэвтрүүлэг болгоныг маань ухрааж үзэн, давтан үзэн. Одоо ч энэ нэвтрүүлгийг ч гэсэн буцааж ухрааж үзэн, давтаж үзэн хизээ гарах цагийн асуун ганц бинтэй дээ. За ямар ч байсан тэгэл хөнгөнөр л гарын хорилго 3 тал хайчих гэж бодчих. Тэгээ хайла. Тароосоос эхлээд ивчээ. За тэгээ. Тэгээ.
Маш нууц 2 киноны зураг авалтанд орцсон байна. Орцсон, одоо дууссан яг байгаа. дараагийн яг том прожект өөрөө чи хувьд зорилго юу нь юу байгаа? Тэр төлөвлөгөө гарсан байгаа юу? Арай төлөвлөж амжааг байна. Гарцсан байгаа. За. Тэгэхээр хэлэхэд эрт байна уу те? Тэ нөгөө юу гэж хэлсэн нөгөө би одоо ингэн гэл те. Би одоо тэгнэ. Би ингэнэ гэл яриад байхаас илүү ингэчээд тэгчээд би ингэчлээ гэж ярих нь болов илүү одоо сонирхолтой ч юм уу те. Миний хувьд бол арай чанартай ч гэдэг юм уу те. Ер нь тэгж боддоо штэ. Заавал одоо би ийм юм хийх гэж байгаа гэж одоо яриад байхаас илүү хийчээд бүтээчээд одоо дуусгачаад нэг юмны ард нь гарчаад тэгчээд би ингэчлээгээ ярил илүү сонирхолтой юм болов. Түүнсэл одоо би одоо Холливуд руу явлаа гэлтэй нь шүү дээ. Ажил бол төлөвлөсөн байгаа. Гэхдээ хийснийхаа дараа байгаа. хэлмээр байна Тийм мэдээж хийснийхаа дараа дахиад орж болно шүү дээ. Танаа нэвтрүүлгээр орж болно, яаж болно. Тэгээд хийчихвэл ярьсан яриаггүй юм хийчих юм бол хүмүүс ийм хийжтэйг харчих учраас би заавал ярих шаардлага баг гэж би бол хөвдөл боддог. Миний хувийн бодол. Саяын кинон дээр морь унсан тий? Тийм зургууд маш их байсан. Морь унсан бүр тэмээ унсан гэж. Тий. За тэгээд одоогийн хувьд бол нөгөө бүр тэр одоо баг хүүт мөс рүү ороод гарч ирж байгаа зураг. Ер нь бол нэлээд хүн зураг авдаг. Ер нь зураг авалтын талаар ярил хамгийн хэцүү хэсэг нь юу вэ? Энэ нь бол хамгийн хэцүү. Хамгийн тийм айцтай хүндрэлтэй зураг авалт бол нөгөө тэмээн дээрээс бүс рүү унаад ингээд доогоор урсгалтай. Тэр бол миний мэдэрч ирсэн ер нь амьдралдаа мэдэрч ирсэн хамгийн хүнд. Би одоо тийм хүнтэй бол амьдралд анхудаа л тийм мэдэрсэн. Би ч урд нь бол ерөөхдөө харцны ус мус те. Ер нь бол орж морчдөг дээ нэг тийм нэг хажраад идэггүй. Бас гайгүй чирэг гэж боддог хөхгүй. Тэгсэн. Би ч нөгөө харцны усаараа төсөөлсөн байсан. Яваад орсон. Тэр бол бас амар байсан. Тэгээ би тэрийг ер нь бол 8 дубль 4 балан авсан. 4 балан 8 дубль гэж нэг балаанд 2 дубль авсан. Тэгэл гарч ирээ. 8 удаа орж гарсан гэсэн үг. Тий. Тэгэл 3 хоног халдварсан да. Тэгээ 3 хоног халдварч ивцэн тэр өвлийн зураг авалтын хамгийн сүүлийн зураг авсан. Тэгээ шууд тэндээсээ би шууд шалдан гадаа машин халаацсан байсан. Машин бүтэн халаагаад гадаа миний хувцсыг бэлдээд. Тэгэл би нойт хувцад гадаа бүтэн тайлаад хураа хувцас өмсөд машины паранд тэгэл нэг 300 400 км яваал хотод хурж ирээл оройн халуур. Тэгээ нэг 3 хоног халуур чивтэл тэгэл гайг болсон да. Нэвтрүүлгийн ивент гихчээр All Stars нэмэлт хижээл ажиллаж байна. Өөр морноос тэмээргүй хүртэл хараалаа гэх. Энэ бол эрсдэлтэй юмуд бас их байсан. Тэгээ бид нар бас их эрсдлийг дааж бас бидний бас орлон тоглож хийсэн. Одоо экшн крүүгийн хамт олонд бас маш их баярлалаа. Ой сайн уу баг. Манай Монгол улсын 2 удаагийн мистер Батэрдэн гэсэн байна. Юу нахаа. Одоо энэ хүн чинь өвөр гой сонин хүн танилцууд. Энэ хүн чинь одоо бол миний анхны багш юм байгаа. Энэ Монгол улсын 2 удаагийн мистер одоо Батэрдэн гэдэг хүн ч одоо энэ шууд баазар. Шууд орж ивэл юу ч очир зүггүй шууд ингээд өргөөл их. Одоо харж шууд 2 талд 20 хийгээл 60 шууд 2 талаа ингээд татаа. За юу нахаа. Энэ манай багш бүр анх өөр чирэг Монгол гэдэг анхны бүр 50-с илтэй усан бацаан байж хад нөгөө нэг харж явж байгаа шууд орчдөг фитнес. Тийм тэрний одоо багш маань одоо энэ байла. Одоо энэ хүн маань намайг одоо та одоо камер дарлаа. Энэ хүн маань яг намайг анх яг ямар байсныг ёстой ганц мэдэх хүн чи одоо энэ хүн. Аа. Тийм ба? Тийм багш. Энэ манай багшаас их дараа нөгөө эрдэнтийн хүн дараа их бүрэн дүлгөө гэдэг шиг одоо энэ ч үү. Одоо Монголын одоо 2 удаагийн мистер юм шүү дээ. 3 болчихлоо хаа. Энэ жил. Оо тийм энэ жил 3 болсон. Би ч нөгөө ажил төрөлгээд тийм бэлтгэл бол хийгээгүй. Энэ мэдээлэлс жоохон тасраг байгаа. Залуучуудын талаар одоо нэг залуу хүн болохоор бас асуучмаар л байна. За. Янз бүрийн сайн явж байгаа хүмүүс байна, муу явж байгаа хүмүүс байна. Ер нь дунд нь байгаа залууг залуучуудын талаар юу ямар бодолтой байдаг? Одоо ер нь бол залуучууд бол бас гоё болчих. Нэг үе бодвол бас лайв болчих. Мэдлэг боловсрол бас өндөрлсөн байна. Хийж бүтээж, энд юмж. Тэгээ бас нөгөө сайнны хажуугаар сар гихчээ бас шүүмжлэгч, доромжлогч нөгөө одоо хидл бүтсэн хүмүүс бас их байна. Ааха. Бас нөгөө хийс нэгээ муулдаг болж, хийгээгүй нэгээ шүүмжилдэг болж тэгсэн хэсэг бүлэглэлтүүд бол бас байна залуучууд. Гэхдээ тэрнээс илүү
сайн сараасаа сайн нэх байна. Залуучууд гоё байна. Уран бүтээл хийж юм. Уран бүтээл одоо би бол ингээд судалгаа шинжилгээ хийж уран бүтээлчдүүдэл ингээл ойр байгаагаар мэдж байгаа учраас энэ уран бүтээлчд нь бас их лаг байна. Одоо манай сургуулийн доотлын курсыг төгссөн одоо дүүнэр маань Sobit production гэдэг тэд нар маань бас дахиад өөрсдөө кино хийж юм ингэж юм тэгж юм гэх бас их л юм байна л да. Эхээ сонсогдож байна. Залуучууд бас их гоё хөдөлмөрч болчиж лаг болчиж тэгээд яг хийдэл хүмүүсд бас стил байсаар бас хүмүүс байгаа л да. Тууштай байх нь бидний эрхэм зорилго. Бидэнтэй хамт Хөдөлгөөний энерги цуглуулцгаая. бид Repeat Fitness-ийг сонгож байна. Тэгээ боксерод энэ бол хичээлдэг байсан. Ер нь бол баг амьдралдаа анх удаа баг бэлээ тэнд л өмссөн бахад. Тэгэл яг бэлтгэл хийсэн. Дүр дээр ажиллаханд бол бэлтгэл хийсэн. Заалд очсон. Ер нь их бас жоохон бэлтгэл хийсэн. Бас өөрийгөө жоохон эвсэлтэй. Тэр угаасаа бүжигчин болохоор тий. Бүжигчин гэж хэлж байгаа болохгүй. Бас. Одоо бол болохгүй шүү дээ. Одоо нэг болохгүй нэг бүжигчин гэдэг чинь одоо бүр амар том юм болчихсон шүү дээ. Одоо лаглаг хүмүүсүүд байна. Ер нь бол яг бүжиглдэг байсан. Одоо бол бүжигчин гэж бол яг оюутан байх үед бол яг баг бүжигчин маягийн яг нэг хамтлагт бас байсан. Нэг тэмцээнд орж үзсэн. Тийм бүжгийн тэмцээнд орж үзсэн. Бас юмнууд орж үзчихлээ дөө. Тэгээд бүжгээ байсан. Энэ бол бүжиглдэг байсан бас. Гэхдээ одоо бол юу штэ. Бүжиглж болов. Ер нь бол тэргээр яг бүр дагнаал явахгүй бол бас монголчин бас жоохон хэцүү. Тэгээд энэ бол яг үндсэн бэрхшээлтэй хөөсөн илүү. Ирээдүйн болов гэж. Түрүү ярьжсэн нэг юм руу төгссөн. Аха. Одоо бол яг бүжигчин гэж бол хийж бол болохгүй хөө. Зүгээр. Дахиад нэг орчих тэгээд. Тэгээ энэ хоёрыг дуусгачих. За. Тэгэхдээ яг сонирхолтой гоё. Бүжиг бол гоё. Одоо жоохон хөдөлгөөр жоохон модон болсон бохоо. Аха. Энэ манай бас энэ далмын биос риптиг бас жоохон рекламад байгаа. Энэ чи нэг рипт бас явдаг байсан. Тий. Тий. Энэ чи бас энд чи би бараг жил гармаар явсан. Их гоё төхөөрөмжтэй. Одоо л өөр жимд явж байгаа л да. Жимд явж эхлэх гэж байгаа. Аха. Тий. Энэ бол бас айгүй гоё төхөөрөмж энэ хоёр. Энэ хоёр. Энэ ялангуяа энэ төхөөрөмж айгүй гоё. Энэ дэр хийх яг дуртай байсан. За наатан дээр чинь тэгвэл 3 орч тий. Тий. Энэ дээр дараал хүлээл эндээс татаал явчаа. Аха. Энэстэй гоё ингээд тулчдаг энэ бас их гоё төхөөрөмж. Аха. Одоо нөгөө нэг жүжигчин хүний нэг хүсэж мөрөөддөг дүр гэдээ бас байдаг шүү дээ. Аа тий. Энэ одоо ерөө тийм дүр байгаа юу? Тэгээд ер нь цаашдаа зөвхөн кино урлагийн салбарт үзэж гин эсвэл тайз дэлгэц рүү бас орох гэж байна. Би бас танахны саяхныг ярьцлагыг үзээд нэг тийм төлөвлөсөн юм байгаа гэж хэлжсэн. Ер нь тийм тэр талаар тайзны жүжиг талаар бас мөрөөдлийн дүрийн талаар. Мөрөөдөл гэж мэдээж гоё сайн уран бүтээлд орохыг мэдээж мөрөөддөг. Ер нь бол айлуулах. Одоо энэ олон улс руу гаруул тий гарчуул тэнд очиж ямар нэг уран бүтээл оролцуул гэсэн тийм яг мөрөөдөл байгаа. Битүүхэндээ. Гэхдээ тэр бол бүр мэдээж ирээдүйн төлөвлөгөө л дөө. Одоо ойрын төлөвлөгөөнд бол нөгөө яриад яах гэдэг шиг хийчихэл үзүүлээ. Иймд орчлоо. Үгүй тайзны уран бүтээлд орчвол одоо бид нар тайзны дэлгэцэнд орчоод орохгоо явж гинэ ч юм уу те. Яг ороод эхэлсэн үедээ чи ярьсан. Ирээ сонирхолтой болов гэж би бол бодсон. Шинэ үед шууд тайзан дээрээс жүжиглдэг байсан учраас бас нэлээд туршлах асуусан баг шүү те. Яг тэр те. Шинэ үед их юм сурсан. Маш их юм сурсан. Тайзан дээр яаж байх вэ? Хүнтэй яаж харьцах вэ? Зэрэгтэлтэйгээ яаж харьцах вэ? Зэрэгтэлтэй яаж харьцах вэ? Яаж хүрэх вэ? Яах вэ? Шууд амьд зэрэгтэлтэй одоо реакц нь аваад те илүү одоо хөгжиж ажиллах уу те тэрийг их юм сурсаа би шинэ үес. Гэхдээ яг тайзны юм хийвэл бас гоё л ах. Яг бидний төлөвлөгөөнд бас байгаа. Гэхдээ хизээ гэдэг нь бол ер нь мэдэхгүй байна. Ер нь бол тайзны уран бүтээл рүү пар гэдээ яваад орчих магадгүй бас. Гэхдээ яг юуцсан эхлээд ойрын 1-2 жилийн бол төлөвлөгөө бол байгаа. Тэрийгээрээ явж илвэ. Тэгж идэл юу болох нь цаг юу болох нь. Амьдрал чих баялаг штэ. Гинт юм гарч ирнэ, гинт юм яан те. Тий. Гоё саналууд ирнэ бас. Яах нь их нөө. Тэр бол өөрийгөө хөгжүүлээ те. Хөгжүүлж бэлдэж вэ. Гэтэ одоохондоо жоохон зам муутай байгаа гэдэг юм.
жүжигчдийг нөгөө нэг би тэгж л боддог юм бол да. Бэлэгцэн тоглосон дүрээр нь хүмүүс их дүн чүүх гэдэг тий. Одоо энэ жишээлбэл 18 настай нэг тийм хөгжүүн зөвүүн залуугийн дүрмтэй дараа нь төвдөн гээл байна. Саяны зүрхний хилэн дээр ер нь нэг шазгарал залгал яваад байна. Хүмүүс ер нь яг тэгж хардаг шүү дээ. Нийт мас. Зүгээр яг одоо эрийн зүгээр дотоогшоо өнгийвэл аав ээжээс өгсөн хүмүүжил тий. Ер нь өөрийгөө яг тэр төлөвшлийн талаар юм боддог. Яг ер нь бол ингээд тий. Ер нь бол жоохон дараахан талтай ингэж боддоо шүү дээ. Би өөрийгөө бол хүмүүсээс тэгдэг яг нэг хөгжлөх үедээ хөгжилт нь маазрах үедээ маазар чинь тий. Бага одоо орчиндөө айгу хурдан тасчдаг байх гэж боддоо шүү дээ. Зохицуулаа явчихдаг болов уу гэж боддتي. Энэ бол аав ээжээс өгсөн одоо айгу том хүмүүжил одоо ах цахаа мэднэ даруй байна тий. Одоо тэгэл юм болгон руу савсганаад байхгүй тэгээд одоо зөвхөн биш харагтаарс гээд нэг яваад байхгүй гэж би бол өөрийгөө боддоо шүү дээ. Тий. Ер нь бол их л сайн хүн болгож хүмүүжилсэн гэж боддоо шүү дээ. Аав ээжтэй бас баярлалаа хайртай шүү дээ. Юу ах トゥ хэдүүлээ вэ? Би хоёр ихчтэй. Хоёр ихчтэй. Тэгээ хоёр ихчтэй болсон болгоно бас их ам хүмүүсийг жоохон зөөлөн гэдэг. Их зөөлөн гэдэг тий. Би л өөрийг нэг яг иргэн би яг өөрийгөө одоо яг өөрийгөө юу гэж боддог вэ гэж асуусан учраас хэлж байгаа. Түүнээс ер нь бол намайг өөр хүмүүс л дүгнэж хэлэх бах тий. Тэгээ ер нь бол их харагдж байгаас их зөөлөн гэж ярьдээ. Харагдж байгаас илүү дараахан гэж ярьдээ. Одоо ил харагдж байгаас нөгөө дээр бас нэг нэвтрүүлэлт орсон чинь нөгөө цингэл намайг хэлжсэн чи харагдж байгаас илүү их тийм дараахан залуу байна. Чам би амар ийм залуу байх гэж би бодож исэн гэдэг нэг ярилцсан дээр нэг хөтлөгч ганц хоёр нийлээ ганц хоёр гэлтгүү хөтлөгчд ер нь тэгж ийсэн. Нэр бас жоохон нэр ер нь дараах юм биш үү? Ер нь бол жоохон зөөлөн талтай юм хаа. Ер нь бол нэг тийм хар яар гэдэг биш үү? Зөв. Яг нэг уурлууд бас жоохон уурлна. Уурлахгүй бас гай. Тийм зөөлөн хүмүүс ч бас нэг уурлахаар их амар уурладаг гэсэн. Яг хөхт нэг уурлах юм бэ? Уурлах юм гэж бас байна л та. Бас юун дээр уурлах вэ те амьдрал дээр ондоо тэр чинь бол яг уран бүтээл дээр уурлах амьдрал дээр уурлах бас ондооч тэр чинь. За ерөнхийдөө энэ дасгал яваад ардаас нэг дасгал хийгээд тэгээд дуусгах. Тэгэл нэвтрүүлгийн цаг маань ч гэсэн ер нь өгчээ. Тэг би ч бас их ярноо. Хэрэгтэй хэрэггүй юм бас. Бас их чалчаа. Нэвтрүүлгийн ивент бичээ All Stars нэмэлтжээл ажиллаж байна. Сүүлийн оролт. За сүүлийн оролтоо нэг юм ярихгүйгээр явчих. За. Өмнөөс нь бүр амьсгаад ихэл. Амьсгаад идэх. Камер ингээ хараад бас бэлтгэл хийж бас их балаа юм байна. Бас их сони юм байна. Жохон бие барьж байна. Танаа продакшныг хараад хахад ерөнхий зураглаач гэ залуу амар төвчин тий амар төвчин. Одоо нөгөө продюсер Бацаахан бас одоо хамгийн гоё инээдимийн гоё төрлийг оруулж идэг жүжигч. Алдар байна, өөрөө кино зохиолоо бичсэн. Тамир байна одоо ерөнхийдөө. Өөрөө жүжигч юм бас найр. Ер нь нэг 2-3 скил байна л да тий. Тэгээ нэг хүнд бол ер нь одоо ер нь яг уу мэдээж кино дотор ажиллаж байгаа нэг жүжигчнээс гадна зүгээр өөрийн тийм сонирхож байгаа зүгээр төрөл байна. Компьютер график ч юм уу, зураглаач ч юм уу бодсон юм байгаа юм. Сонирн болгоодсаа. Сонирн болгоод. Яг бол тийм компьютер талаас бол яг биж манай талаас дагнцсан хүн байгаа. Учираас ерөнхийдөө бол одоо биофизик бие талаасаа илүү өөрийгөө хөгжүүлэх гэж бас их боддог. Уул бол бас ингээл бүжгийн урсгал ч юм уу тий. Одоо түрүүг ч юм уу, зодоон ч юм уу. Одоо өөрийнхөө биеийн одоо арай хөдөлгөөнд арай жоохон үйл ялэг нэг бурхнаас нэг жоохон эвсэл өгсөн учраас тэгээ нэг тэр талаас илүү хөгжүүлэх гэж боддог л доо. Одоо манай орлон тоглож ашиглахгүй жүжигч ашиглахгүй байх ингээл хичээж байна. Одоо тэгээд зодоонтой хийсэн юм би өөрөө зодтолчих гэж бодож байна. Үгүй бол ингээл одоо би мий бол ингээ харуулах марлах тийм юм биендээ жоохон анхаарай. Үгүй бол одоо бүжгийн эсвэл байх юм бол бүжиг нь ингээл жоохон биеийн талын физик талын биофизик талын талаасаа ер нь жоохон одоо хөгжүүлж одоо арай тэр тал руугаа ингээ аваа явуул манай талаас одоо ингээл жоохон ингээл өөр тал руу байна л да. Ер нь тэр тал руугаа ер нь жоохон өөрийгөө жоохон ч гэсэн хөгжүүлчихье гэж боддог шүү дээ. Өнгийн юм нөгөө жижиг гэдэг дээр
бие халаагаа сурцсан. Нөгөө Европ бид нөгөө баярын өдрөөс бэлтгэл хийдэг байсан. Нэг ийм гантил айгүй их хийдэг. Ийм гантилээр ингээ бие халаагаа сурцсан байсан. Тэгээ бид нөгөөс Монгол дэчээр бас нэг хальт бэлтгэл хийсэн л дээ. Тэгээ хальт хийсэн чинь нөгөө пародин дээр очиод баярын өдөр ийм гантил авах гэж дандаа октод ийм гантилээр хийгээд олдгоо. Тэгээ баярын өдөр шууд энийг авч олдгоо. Нөгөө хэдэн октодтай хүлээгээд за бөөнд ээлжлээ орчих бага октодтой баярын өдөр ээлжлээ орж ирсэн. Тэр санаанд орчлоо гэж. Тэнд нөгөө нэг яг нөгөө агуулгыг нь жоохон ойлгоод тий. Хүнд бол нэг тийм онц биш юм байна. Шаардлагагүй гэдэг жоохон мэдчихэд ирээд октодтой энэ ягаан гэнтэл ээлжиж хийх гэжтэй бөө бас. Нөгөө манай октод Монголын октод амар бэртаа шүү дээ. Одоо нэг өдрийн яг хэмнэл хэв маяг яаж өнгөрч байна? Одоо бол шал өөр болсон. Яг одоо цаг хугацаанд бол шал өөр байгаа. Ер нь бол анх бол зураг авалтгүй бол ер нь бол өглөө босоод хамгийн түрүүнд бэлтгэл хийдэг байсан. Хамгийн анх энэ бэлтгэл рүүгээ хурж ирчихэд хоолоо ядчихэд бэлтгэл рүүгээ тэгээд ажлаа хамжуулаад явдаг байсан. Одоо бол ажил гэсэн хэвээр тэгээд цаг өнгөрчөөд нөгөө зураг авалтаа гэж өнгөрөөл. Нөгөө бол одоо нэг жоохон цаг гаргачихвал бас жоохон гэр бүлдээ бас жоохон цаг гаргая гэж бас их бодож байгаа одоо ойртол. Тэгээд айлуулах нөгөө зураг авалтаа ингээл жилээр алга болчихно, нөгөө сараар алга болчихно. Нөгөө бол хэдэн хоногоор алга болчихно. Та зураг авалтыг үегээл. Тэгээ бас нэг ар германаас жоохон хойно байгаад байгаа юм болоо. Гэж одоо гисэн бодлоо бас жоо төрсөнтэй. Тэгээ ер нь бол жоохон одоо ар гэртээ бас жоохон цаг гаргая тий. Одоо ажил хийчихэл ажиллаа дуусчил хурдгаж шиг гэртээ хараад жоохон ингээд ар гэрийнхэнтэй бас цаг гаргая гэсэн бодлоод бол айгүйх төрдөг болсон л да. Мэдээж хөгжлийн явцыг бол янз бүрээр ярьдаг байна. Гэтэ сүүлийн үед нөгөө нэг техник технологиод дагаад ч юм уу. Ингээл айгүй хурдан хөгжиж байна л да тий. Үзэгчдийн хөгжлийг ер нь зүгээр өөрөө яг жүжигчүүний хувьд юу гэж боддог вэ? Манай үзэгчд бол ер нь одоо ер нь хэр зэрэг хөгжсөн гэж харж байна тий. Ер нь бол лаг болцсон. Ер нь бол үнэхээр лаг болцсон. Одоо бидний хараагүй алдааг харж байна. Бидний анзаараагүй юмыг анзаарж байна. Бас бидний хэлэх гэж хичээсэн юмыг ойлгож байна. Шууд мэддэг болж байна. Одоо бид нар тэ энэ хэсэг ингээд ингэчүүл ойлгох болов. Үзэгчд нөхөд ойлгох болов гэсэн юм айгүй хэд байхгүй. Одоо жишээхэд одоо манай саяны зүтгэн гэдэг уран сайхны кино бол нийт хар метражаас цэвэрлэгээ хийгээд үндсэн метраж нь 4 цаг 40 минут болсон байхгүй. Тэгээд эндээс монтажлагдаад за энийг үзэгчд нөхөө ойлгочих байх. За энийг ингээ ойлгочих байх. Энийг ингээ уншчих болов. Эндээс энэ хэлэх санааг авчих байх. Гэт ингээ монтажлсаар байгаад 2 цаг 30 болгосон. Тэгээд энэс бас шууд ингээ ойлгож идэв үзэгчд маань. Зарим анзаараагүй юмыг айгүй анзаарч илээ. Бидний ч гэсэн бүгд ингээ кино дуусаад анзаараагүй юмыг тэр тэгсэн байлээ гэд одоо зөв ч юм бэ, буруу ч юм бэ. Тэрийг айгүй анзаардаг болж байна. Бас гой соёлтой болж байна. Тэг мэдээж сайн яаж байгаа сар бас нөгөө киног бас бичдэг хүмүүс айгүй ихсэж байна. Одоо нөгөө бичлэг хийгээд тий. Киног маань одоо ингээд кино театрт билет аваад 8000-аар 7000-аар билет авчаад тэгээ үзэхдээ бичлэг хийгээд тэгээ бичлэгийг буцаагаад фэйсбүүк дээр тавиад одоо лайк авдаг ч юм уу тий шеэр одоо энэ пэйжийн үгүй одоо чааш зардаг юм уу тийм юм бас айгүй ихсэж байна. Уул нь бол үзэгчд маань бол ерөөхдөө бол айгүй боловсон болж мэдлэгтэй болж айгүй соёлтой болчих. Одоо чи ингэж манай найз нар манай ах нар одоо өмнөх кинонууд дээр бол одоо ингэж айгүй урилга нэгдэг байсан. Ахтаны урилга өгч, найз нэг урилга өгч. Тэгэхээр одоо үгүй. За найз нь дэмжиж пледийг авцсан шүү. Нийлтэн дээр уулзъя. Ах нь дэмжиж пледийг авцсан шүү. Найзууд нь бөөндөө бид нар плед чамаас нэхгүй, урилга уухгүй зүгээр бид нар өөрсдөө авчаа. Тэгээд тэнд уулзъя. Гоё мой гэл. Одоо ийм айгүй ихсэн. Айгүй гоё болсон. Бид нар эргэн тойрноос ингээд архлаад жийлээ л да. Ингээд бэлтгэл хийхгүй яриул бас ингээд яриад их юм байна. Тийм байна. Яг бэлтгэл хийгээд ярих ч бас хэцүү байна. Тэгээ манай нэвтрүүлгийн зорилго бол нөгөө бас орчин үеийн төлөөлөл болж байгаа энэ залуучуудыгаа спортоор хичээлдэг гэдгийг харуулах хамгийн том мессеж байгаа юм л да. Тийм. Анти надад одоо хоёрыг одоо харж байгаа дүүнер хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Тэнгүүт бас манай нэвтрүүлгээр дамжаад фитнест явах те. Өнөөдөр бол фитнесийн талаар, спортын талаар маш олон ярьсан учраас тэр мессежийг өгөх нь хамгийн гол. Тий. Одоо нэг хамгийн гол гоё эрүүл байх нь. Тий. Зүг. Гэтэ нөгөө би одоо нөгөө маазраад байгаа болч нөгөө одоо нөгөө бэлтгэл хийж байгаа хийхгүй байгаа. Эзээ хийх нь хийний нөгөө
За автаа болохоор чөлөө цагаад зүв болоос өнгөрүүлнэ гэдэг. Тэгээд нөгөө бэлтгэл хийж нөгөө лаг булчинтай болох нь одоо бол нэг гол биш болчиход байл та. Жохоо юм чирэг одоо бэлтгэл хийхээс айгуу гой хөнгөн болдсон шүү дээ. Нөгөө тэр мэдрэмж айгуу гой шүү дээ. Нөгөө бэлтгэл хийчихэд ядаж бэлтгэл хийчихэд усанд ороод дүүшинд орчил гарах мэдрэж яг тэр гарч явах мэдрэмж айгуу гой. Надад тэр гоё санагдаад байхгүй. Миний хувьд бол яг бэлтгэл хийх тэр мэдрэмжийг авахнаас айгуу гой. За. Бак аль хот хүн юм хийж ихт хутлаа тоглож яга. За тэгээ өнөөдрийн маань нэвтрүүлэгт урилгыг маань хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд өөрөөр чинь бол маш олон залуучууд багархаж бас үлгэр дуурайл авж байгаа. Тэгээ улам илүү хийх хийж битээгээрээ маш том амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд танаа телевизийн хамт олонч гэсэн амжилтыг хүсье. Тэгээд энэ гоё нэвтрүүлэгт намайг урьж оролцсонд маш их баярлалаа. Тэгээд залуучуудаа хэлэхэд гоё эрүүл зүй чирэг амьдэрцгаая. Тэгээд ер нь бол яг хувийн зүгээс нэг яахан бэлтгэл хийж үзсэн бас ганц хоёр видео, ганц хоёр өөрчлөлт авч үзсэн хүний хувьд бол ерөнхийдөө бол жоохон хөнгөнөр хийгээрээ хүн дээр хийснээ одоо Гэмтэл бэртэл авчих. Айл хөнгөнөр хийснээ бас муутал гэж байдгүй юм билэ. Энэ нь бол хөнгөнөр өөртөө таарсан жингээр илүү хийвэл бас илүү хурдан үр дүнд хүрдэм болоо гэж би бол бодсон. Хямсгалт хайж байгаа. Тэгээд нэвтрүүлэг маань дуусч байна. Тэгээд бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд зүрхний ил уран сайхны кино маань бүх орон даяар гарч удахгүй одоо Килийн чамд байгаа бүх монголчуудаа үзүүлэхийг зорино. Та бүхэн тэгээд тоглон сууж таалан болгоно. Баярлалаа. Нэвтрүүлгийн ивент бичээ All Stars нэмэлтжээл ажиллаж байна. хаана танхимд их хэмжээгээр энэ Монгол руу оруулна. Ингэсэн цагта монголчуудын цөсийг гарна. Монголчуудыг Монголоор хятуулах гэсэн манжийнхаа санааг чи мэдж байгаа шүү дээ.